Сая та дийлэнх төслүүд төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр бас явнаа энэ гэсэн тийм хариулт өгч байна. Тэгсэн ирнэ түрүүний бас ярианд чинь дурдгдсан зүйл юу вэ гэхлээр энэ төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль бол ерөөсөө шаардлага хангахгүй байгаа гэсэн зүйл яриад байгаа. Тэгээ та бол хууль зүйн сайдаар ажиллаж байсан, улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан хүн. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас энэ хууль зүйн шинжилгүүдээ яагаад хийгээгүй вэ? Тэгээд ер нь ямар асуудлууд байгаа юм? За тэгээд яг ийм нөхцөлд яаж энэ концессор энэ том төслүүдийг хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэдэг асуудал нэгт. Тэгээд одоо бол их хурлаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөө ороод ирсэн байна л та. Тэгээ би яг энэ концессор хэрэгжих төслүүдийн жагсаалтыг хараа сууж ин дийлэнхэн зам тээврийн яамны төслүүд байна л та. Тэгэхээр танаа дээр болохоор бас тавигдсан тийм яг энэ хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төслүүд бол бас байхгүй байгаа даа. Тэгэхээр таад маань одоо яагаад энэ засгийн газартайгаа эдийн засгийн хөгжлийн яамтайгаа хамтарч ажиллахгүй байгаа. Нийслэл гэдэг нэг юм тусдаа мега төсөлтэй, тусдаа төсөвтэй, тусдаа бүр юм орд газартай ийм газар болчлоо штэ. 4 номер. За, Эрдэнэс Баян богдоос эхлээд хариулчих. Энэ цахилгаан станцын өрдсөн тэзүү боловсруулахад 178 сая төгрөг. Уурхайн одоо нөгөө ам нээгтэй холбоотой өрдсөн тэзүү боловсруулахад 192 сая төгрөг. Уурхайн нөөцийг тогтоохтой холбоотой 2023-4 онуудад дамжиж 5.4 тэрбум төгрөгийн ийм одоо нийт зардал гаргасан байна. За төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль нэлээд яриухтай байгаа. Би одоо 2 удаа өөрчлөлт оруулах гэж үтсэн. Өнгөрсөн жил 8 сард нэг үтсэн. Тэгээ би одоо энд ажиллаа өгөөд явцсан хүний араас одоо энэ дээр ийм хатуу байр суурьтай байсан, тэр ийм байсан гэж ярих нь нэлээд зохимжгүй юм аа. Ялангуяа Ганбаатар гишүүн Чимдийн Хөрлөбаатар гишүүн асантай холбоотой, сайд асантай холбоотой юм асуух чинь би тэрийг хараагүй учраас, сонсоогүй учраас тэр төрлийн тайлбар коммент хэлэх нь буруу байх. Миний барьдаг байр суурь бол төр хувийн хвшлийн түншлэлийн харилцаа илүү хялбар, илүү хувийн хвшил хэрэгжүүлэхэд ойлгомжтой, эргээд үр дүнгийн хүртгүүц энэ зарчим руу явах ёстой. Тэм учраас сүүлийн үед энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хууль дээр 2 ч удаа нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг би бас гардаж зохион байгуулсан. Гэсэн хэдий ч дахиад процесс нь хүнд байна. Энийг дахиж хэлбэршүүлээ. Одоо бид нар энэ хүнд процессор нь тодорхой төслүүдийг явуулъя гэсэн ийм одоо явуулж ийн тухайлх юм бол энэ эхний хог шатаах үйлдвэрийг бид нар наадмаас өмнө гэрээлчих болов гэж бодож байна. Хог шатаах үйлдвэрийн одоо тэзүү дууссан, бүрэн шинжилгээ дууссан. За лаг шатаах үйлдвэрийн тэзүү дууссаны дараа бид нар сонирхогч төрвөл лаг шатаах үйлдвэрийг мөн одоо төр хувийн хвшлийн түншлэлээр явуулъя. Ер нь тарифтай үйлчилгээнүүдийг бид нар хийхээсээ илүүтэй төр хувийн хвшлийн түншлэлээр явуулах энэ зарчим руугаа явна гэдгийг хэлье. Зөвхөн би түрүүний нөгөө нэг юуны дэлгэцэн дээр энийг гаргачмаар энэ нөгөө мега төслүүдийн нөгөө контрол тааврыг бид нар бас ажилуулж байгаа. Энэ контрол таавар дээр бид нар ийм санхүүжилтийн их усүртэй холбоотой ийм хувийн хвшил сонирхцгоо төслүүдээр бид нар дандаа хувийн хвшилд одоо тэргүй ээлжин санал болгох. За тэгээ ардталтаа дандаа бичсэн байгаа. Энэ нь гадаадын зээлээр энэ төр хувийн хвшлийн түншлэлээр гэсэн ийм байдлаар явж байгаа. Мэдээж хэрэг энэ нэлээд тийм оптимист байдлаар асуудалд хандсан байгаа. За энийг бид нар аль болох хөрсөн дээрээ буулгах энэ чиглэл рүүгээ өдөр тутамдаа ажиллаж байгаа гэдэг та бүхэнд хэл. Жишээлбэл туул усан зогсолбор гэж одоогоос 40 жилийн өмнө тухайн үеийн төр засгийн одоо тэргүүнүүдийн хамгийн том тавьж ирсэн асуудлыг бид нар хаягахгүйгээр энэ дээр оруулж ирсэн. Энэ бол маш олон зуун сая долларын төсөв. За даваадлаа даргын бас ярианд Монгол компаниуд бол хийж чадахгүй гэсэн зүйл дахин давтагдлаа. Тэгээ Нямбатар дарга та улсын хурлын одоо бас бүтцийн нэг хэсэгтэр ирээд танилцуулга хийж байгаа нийтийн албан тушаалцсан шүү. Бас энэчээ ирээд бидэрт эрх үүргийг маань заагаад амиргүй байна. Бид бүгд дотоодынхаа аж ахуй нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа тэлэх нэгдсэн зорилготой хамт энд сууж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд бүгдээрээ орж ирчээд дотоодын компаниуд чадахгүй ажлах хүчний хомсдол үүссэн энэ төр гэж яриад байхад бид нар эргэлзээ төрөлгүй яадیں۔ Тэгээ манай бүлгээс бол нийслэлийн удирдлагт удаа дараалан мэдээлэл хүссэн бичгүүд
энэ бүлгийн урал дээр ирж асуудлаа танилцуулаарай. Урьдчилсан байдлаар бид нар бас мэдээлэл авмаар байна гэсэн бичгүүд явсан байгаа. Тэгээ тэр болгохныг та нар удаа дараалан одоо энэ их хурлдахын ардчилсан намын бүлгийн шаардлагыг биелүүлээгүй ээжиж одоо нэг тэр одоо аж ахуй нэгжүүдээсээ очиж хариулт ав энэ төр гэд миний ажлыг надад заахгүй шүү даа. Бүрдэрч шүү. Энэ 5 толгой түлш компани дээр хоримтлагдсан байгаа 1.80 орчим төгрөгийн алдагдлыг ер нь хэрэх гэж авэ. Тэгээ одоо энэ жил танай нийслэл рүү шилжчихсэн байж байгаа. Тэгэхээр энэ 5 толгой түлш компани чинь болохоор 150 мянгаар зараад байгаа хэрнээ түлшээ. Тэгээ 600-700 мянган төгрөгийн өртөгтэй байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр одоо татаасыг хэн хариуцах юм бэ энэ жил? Улсын хурлын тогтоол дээр 27 хоног дуустал Эрдэнэс 5 толгойг татаасыг хариуцсан. Улсын хурлын тогтоол дээр. Хоёрдугаар улсын хурлын тогтоол дээр энэ өөр авалгыг холбогдох төр байгууллагад нь бичлэлт хийж үлдээж нийслэл энэ өөр авалгыг хариуцахгүй гэсэн утга бүхий их хурл засгийн газрын тогтоол гарсан. Сая аудит дээр 2024 оны улсын төсөв тайлан нэгтгэхэд өөр авалгыг нь эрчим хүчний яам болон бусад холбогдох байгууллагууд дээр бичлэлтэж үлдээсэн. За цаашид бид нар ийм жилдээ ийм олон 100 тэрбум төгрөгийн одоо татаас авдаг ийм үйлдвэрлэлээс ойрын 27 оны төгсгөл гэхэд бид нар гарахаар төлөвлөж ажиллаж байгаа. Тэр нь сая Бонсломаа гишүүний асуултанд миний хариулдаг. Тодорхой одоо ийм өөрийнхөө санхүүжүүлдэг, өөрөө зардлаа нөхдөг ийм үйлдвэрлэл рүү шилжих гээд ямар сайндаа энэ жил бараг 1000 орчим хүнийг одоо бид нар цомгтгол хийчихэд байж байна. Тэгээ бусад одоо энэ утаатай холбоотой нэгжүүдийг нэгтгэх юм бас менежментийн ажлууд давхар хийгдэж явж байгаа. Ганбат гишүүн, Эрдэнэт гишүүнийг нэмий, Бачимэг гишүүн. За санал авахаас өмнө бас нэг хэдэн асуудал тодруулъя. Та түрүүн өнөөдөр ярьсан асуудлууд донд бас нэг зүйл дээр нэмэлт тодруулга авмаар байна. Газрын асуудал яригдахад 2003 оноос өмнө олгогдсон газруудын эздээс дуудлага худалдааны үнийг нөхөж авна гэж хэлчих шиг болсон. Тэгэхээр энэ яг ямар хууль эрх зүйн хүрээнд яагаад одоо жишээл хууль буцаа үйлчлэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр ямар эрх зүйн хүрээнд яг ийм шийдвэр гаргах гэдэг байгаа зарлагдсан юм уу, зарлагдаагүй юм уу, хичнээн хүний эрх ашиг хөндөгдөх юм. Тэгээ энэ дээр ямар тооцоо төлөвлөгөө гаргасан, хууль эрх зүйн үндэслэл нь юу юм гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт за бид сэлб дэд төвтэй холбоотой асуудлыг маш их ярьлаа. За сэлб дэд төв дээр бол 1063 айлын орон сууц баригдаж байгаа. Өчигдөр бас нэр бүхий эдэн гишүүд Солонго 1-2 дугаар харуулт дээр очиж ажилласан. За тэнд бол 5000 орчим айлын орон сууц бас одоо ийм төсвийн мөнгөөр баригдаж байгаа. Тэгэхээр нэг асуулт нь ер нь одоо нийслэл хотын хэмжээнд улсын төсөв бөгөөд одоо нийслэлийн төсөв, орон нутгийн төсөв ер нь энэ төрийн оролцоотой барьж байгаа хичнээн айлын орон сууцны төслүүд явж гин вэ гэдэг асуулт байна. Ер нь цаашид одоо энэ төр орон сууц бариад ах юм уу? Хувийн хвшилт яагаад энэ одоо барилгын салбараа яагаад дэмжихгүй байгаа юм бэ гэдгийг л бид нар ер нь түрүүнээс хойш яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо жишээлх юм бол томоохон төслүүдийг нийлүүлээд нэмээд үзэхлээр ерөөсөө энэ чинь нийслэлийн хэмжээнд бараг 20 мянган айлын орон сууц гэсэн бүдүүн бараг тоо гарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоог бас наривчилж асуумаар байна. Хэн хариулах вэ? 4. За эхнийх нь хариулъя. Энэ газрын харилцаа геодит зураг зүүн газар гэдэг газрын мэргэжлийн агентлаг Монгол Улсын ерөнхий сайдын дээр байгуулагдаад сүүлийн үед бүтцийн өөрчлөлтөд явж байгаа. Тэгэхээр би бол танд буруу ойлгуулсан байна. Бид нар 2003 оноос өмнөхөө яах вэ гэдэг шийдлийг бол гаргаагүй. 2003 оноос хойших олгогдсон, өөрөөр хэлбэл газрын шинэ хууль батлагдсанаас хойш олгогдсон газрын анхны дуудлага худалдаа авдаг болсон хууль гарснаас хойших төлбөрүүдийг бол нөхөн төлөвлөж нэхэмжилж байгаа. Өмнөх нь бол
дээрээс агентлагаас ямар нэгэн чиглэл өгөөгүй хууль одоо бас буцаж үйлчлэх юм эрх зүйн орчин байхгүй учраас 3 хоноос өмнөхтөө нь юм ярих юм байхгүй гэсэн нэгдүгээр хариулт өгье. Хоёрт нь ер нь нэг 20,000 орчим айлын барилга баригдаж байгаа. Энэ ерөөсөө нийслэлийн төсөвтэй холбоотой зүйл ер нь бараг байхгүй. Энэ дандаа гадаадын зээл тусламж хөнгөлтөө зээлээр өгч байгаа. Хамгийн одоо баригдаад томор баригдаж байгаа нь Солонго 1-2 байгаа. За үүнээс гадна энэ Ногоон нур дээр өргөж байгаа 1008 айлын орон сууц байгаа. За Баян шүү шар хаданд өргөж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн Ногоон сангийн одоо төслөөр баригдаж байгаа барилгууд байгаа. За Баянголын аманд Солонгосын засгийн газрын хөнгөлтөө зээлээр баригдаж байгаа 2008 айлын орон сууц байгаа. За эх 7 хоногт бид нар их хурл руу одоо чадвал оруулж ирэх гэдэг юм энэ засгийн газрын тусгай сангийн хууль болон газрын тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа. Энэгээр юу гэвэл энэ саяны яригадаад байгаа та хэдийн шүүмжлээд байгаа энэ 20,000 айлын орон сууцыг чинь нийслэл өөрөө зараад зарсан мөнгөөрөө газар чөлөөлтийн сан үүсгье. Газар чөлөөлтийн сангаараа чөлөөлсөн газруудаа хувийн хвшилтэд өгье. Хувийн хвшил энэ газар дээр барьсан барилгаасаа тодорхой хувийг 15 орчим хувийг 15-аас 20% хилцээрийн үр дүнд нөгөө газар чөлөөлтийн санд буцааж өгдөг болоо. Газар чөлөөлтийн сан нөгөө юуг нь борлуулад барилгыг борлуулад дахиад дараагийнхаа газар чөлөөлтийг хийдэг. Өөрөөр хэлбэл ийм эргэлтэнд ордог сан бүрдүүлж явъя. Хувийн сектор нь барилгаа барьдаг зарчим руу шилжъя л гэдэг л ийм үг үсгийг бүр маш тодорхой газрын тухай хууль, газар чөлөөлтийн сангийн тухай хууль дээр тодорхой бичих гэж байна. За үг хэлэх гишүүд байна уу? За төвшин гишүүнээр таслая. 2 гишүү үг хэлнэ. Төвшин гишүү.